За дундын бүс ярилцлага нэвтрүүлгийн маань ээлж дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Бид энэ удаад дундын бүстэй Монголын үндэсний бүхий холбооны тэргүүн Монгол Улсын зан Цэрэн Дашторжийн Мангалж ууг урсан байна. За дундын бүс ярилцлага нэвтрүүлэгт тавтаа морилт. За баярлалаа. Хоёлоо шууд асуудлууд руугаа оръё. За Сар шинийн баярын өмнө сошиалч тэр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар тэр нэг маргаан явууллаа л да. Тэр нь үндэсний бүхий шууд дамжуулалттай холбоотой асуудал. 7-8 телевиз мэдээлэл хүртэл гаргалаа тий. Шууд дамжуулалтыг бол ганцхан телевизэд өгчлөө гэдэг байдлаар мэдээлэл гаргасан. Та тэр мэдээлэлтэй бас танилцсан баг. Үүнд бас ямар хариу хэлэх вэ? тэгээ энэ яг ганцхан энэ жил сар шинийн өмнө ингэж байгаа зүйл бол биш байна. Өмнөх жилүүдэд бас ийм үйлдэлийг телевизүүдээс гаргаж ирсэн. Тэгээ энэ дээр бол нэг одоо хүн дээр ойлгоод авах зүйл бас байхгүй. Энэ үндэсний бүхий холбоо өөрийнхөө эрх үүргийн хүрээнд бүхий дамжуулалтаа олон нийтийн одоо энэ олон телевизүүд сонгон шалгаруулалт зарласан байна. Тэгээ манайха нэг юм ойлгох хэрэгтэй. Спортын одоо аль ч төрөл энэ хөгжлийнхөө явцад телевизэн дамжуулалт гэдэг зүйл заашгүй байгаад байна. Тэгээ сошиал дамжуулалт гэж байна. Тэгээд ийм зүйлийг яаж хэрхэн явуулах вэ гэд энэ дэлхийн нийтээр бидний өмнө алхаад байгаа шүү дээ. Энийг л Монголд яаж болох вэ гэдгээр ингэсэн байна. Өмнө нь 2023 онд байна уу бид нэг 5 телевизийг дамжуулуулж ирсэн. Бүхий өргөөний сар шинийн битүүний барилдаа нэг. Тэгээ 5 телевиз дамжууллаар 5 телевизийн операторууд гээд нэг телевизэн 4-5 камертай орж ирдэг ч юм уу. Ингээд энэ багталцахгүй. Тэгээ олон нийтийн дундаас хоорондоо маргах гэдэг юм эвгүй байдлууд үүсчихсэн. Дамжуулалт чанарын хувьд 5 телевиз хэдий орсон ч гэсэн аль нь ч чанарын шаардлага бас хангахгүйгээр энэ чинь мэдээж байр сав гэдэг чинь өөрөө хэмжээ хязгаартай зүйл. Тэгээд энэ бусад одоо спортын контентууд олимп дэлхийн аваргын уралдаан тэмцээнүүд нэг телевизээрээ явдаг. Тэндээс нь бусад телевиз авдаг. Нөгөө телевиз дуу дүрсний одоо өндөр чанартай дамжуулалтыг хийхээ гэдэг ийм зүйл рүүгээ үндэсний бүх орох ёстой гэдэг ийм шийдвэр гаргаад энэ телевиз орсон. Үндэсний олон нийтийн телевизээр бас үн төлбөргүй дамждаг байхгүй юу. Тэгээ хоёр телевиз дамжиж байгаа. Тэгээ хоёр телевиз дамжуулалт хийгээд байгаа нь үндэсний бүхий холбоо өмчлөөд байгаа ийм зүйл гэж юу ч огт байхгүй зүйл байгаа. Энэ бол яг л ном дүрмээр явж байгаа. Энэ дээр бол миний хувьд яг мэдээлэл гаргаад нөгөө хэдэн нөхдүүд холбоо гэж тэгж бичсэн л байл л. Тэгээ энэ дээр л имзэглэх зүйл байхгүй. Энэ бол яг зах зээлийнхаа зарчмаар явж байгаа ийм зүйл юм аа. Тэгэхээр энэ телевиз сонгон шалгаруулалт 2 дахь жилдээ ажиллаж байна. 3 жилийн хугацаатай энэ гэрээ хийгдсэн ийм байгаа. Тэгээ дараа энэ телевизийн дамжуулалт бас л яг энэ жишгээр л явах хэрэгтэй. Ингэжээж энэ спортын нэг холбооч гэсэн өөрөө одоо бие даасан санхүү хөрөнгө бололцоотой бүх зүйл одоо зөв зарчмаар явна гэж ингэж үзэж байгаа. Ер нь бол бизнесийн зарчим шилжүүлсэн. Энэ бол 3 жилийн хугацаатай гэрээ хийсэн юм тийм. Тэгэхээр яг энэ телевиз шалгаруулсан. За энэ сонгон шалгаруулалтыг ер нь ямар журмаар хийсэн юм бэ? Гол нь нөгөө сонгон шалгаруулалт дээр асуудал байгаа юм биш үстэй гэдэг хардлага бас яваад байгаа шүү. Энэ бол яг бас тусдаа асуудал байна. Эхний ярьж байгаа зүйл бол сонгон шалгаруулалт энэ нэг телевизэд ирэх болох заашгүй байх ёстой асуудал. Дараагийнх нь таны хэлдэг зүйл бол нээлттэйгээр зарласан. Нээлттэйгээр зарлаад телевизүүдийг сонирхсан телевизүүдийг ирж уулзаж ярилцлага хийхийг бас биднээс ингээ урьсан байгаа. Тэгээ мэдээж одоо та бүхний мэдэж байгаагаар энэ телевиз маань үндэсний бүхийн дамжуулалт энэ үндэсний бүхийг үзэгч олонд хүрэхэд бол олон жил үр бүтээлтэй ингээ ажиллаж ирсэн. Тэгээд энэ телевизийн удирдлагууч гэсэн ирж уулзсан байгаа. Тэгээ бусад телевизийн хувьд бол яг бас нэг идэвхтэй оролцсон харьцангуй бас бага байгаад ирсэн. Хоёр телевиз бол барилдаан бүрийг олон нийтэд үзүүлэхдээ олон нийтээс 5-аас 7 мянган төгрөгийн хураамж авъя гэдэг ийм саналууд орж ирж байсан. Ийм саналууд бол бас байх боломжтой юм билээ. Бид бол ямар шалгуур тавьж ирсэн бэ гэвэл олон нийтэд үн төлбөргүй дамжуул үндэсний бүхий холбоонд дамжуулалт хийснийхаа төлбөр түрээсийг өгөө гэдэг тавьсан. Та мэдж байгаа хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ингээд жилд 4 жилд нэг болдог.
дэлхий даяар одоо хамгийн олон сая хүн үздэг ийм контент байдаг. Энэ хөлбөмбөгийн дэлхийн аваргын 1 цагийн дамжуулалтаас үндэсний үеийн дамжуулалтаа 19 дахин бага байхаар тооцсон. 19 дахин бага байхаар ингээд тооцож байсан. Олимпийн сонгон шалралт дамжуулалт гэж байдаг. Энээс 15 дахин бага байхаар ингээд шаардлага тавьж байсан. Одоо энэ асуудлыг үүсгээд байгаа телевизүүдийн одоо яг голлоод санаачлагыг авч явж байгаа ТV9 телевиз. Тэгээ ТV9 телевиз хүмүүс бол яг бас мэдэхгүй мартаад байх шиг байгаа. Монгол контент гэдэг нэг нэвтрүүлэг ТV9 телевизийн гол нэвтрүүлэг юм билээ. Коммент. Тэгээ Монгол коммент хаа. Тэгээ нэг нэвтрүүлэг бараа тавиад сурталчлаад явдаг шүү дээ. Тэр телевиз нэвтрүүлэг 19 цагаас явдаг. Тэгээ үндэсний үеийн холбоонд одоо 19 оноос эхлээл үзэгчдийн гомдол ирээд идэг байсан. Яг Монгол үндэсний үеийн шүүгийн дөрөв үзүр төрөний бүхийн барилдаа явахаар таслаад Монгол коммент нэвтрүүлэг ингээ явагдаад идгээ. Энийг хилээч. Бид нар энийг бас удаадараа тэр өмнөх жилүүдэд дамжуулж явахдаа хэлж ирсэн. Тэгээ энэ үндэсний бүх гэдэг чинь одоо энэ орчин үед бол мэдээж энэ телевизийн контентуудаас миний бодлоор бол хамгийн сайн контентуудын нэг болох юм байна. Сайн үзүр. Тэгээ энийг үн цэнэгүй болгож энэ нэвтрүүлгийг битгий явуулаач гэдэг саналыг ТV-с удирдлагуудад хэлж ирсэн. Дараагийнх нь юм төлбөр төлөөд ороод ирэхэд үндэсний үеийн холбоо ТV-с телевизийг юм уу одоо шалгаруулахад бол татгалзах зүйлгүй гэдэг юм байна. Нөхдүүдийн зүгээс бол үн төлбөргүй дамжуулалтыг хийн. Реклам сурталчилгааг өөрснөө аавна. Орлого өөртөө ол тий орлого биднээс эндээс рекламаас орлого олдгоо гэсэн ийм зүйл ингээд яриад тэгээд тэр уулзалт одоо үр дүнгүй юм уулзалт болж ирсэн. Гэж үзэж байна. Бизнес зарчимд орох нь зөв. Бүхэл одоо спортын төрлүүдэд мэдээж олимпич байна, сагсан мөхөлдөн байна. Бүх одоо спортуудын шууд дамжуулалтыг дэлхийн нийтээрээ л мөнгө төлж үзэгчдэд хүргэдэг. Тэгэхээр яг энэ асуудал бол эхэндээ шинэ юм шиг байж магадгүй. Хүмүүс дотоодын спортоо шууд дамжуулалт хийж байна гэж. Гэхдээ явандаа энэ бол голдролтой ороод явах нь зөв. Тэгээд шудраг өрсөлдөөн явах хэрэгтэй. Тэгээд аль боломжтой чансаатай телевиз нь үндэсний бүх хөгийн шууд дамжуулалтыг хийгээд явах нь зөв. Би ч гэсэн яг тийм байр суурьтай байдаг. Тийм учраас цаашдаа ч гэсэн одоо жилийн дараа дахиад сонгон шалгаруулалт зарлагдах юм шиг байна. Тэгээ бүх телевизэд нээлттэй байгаа шүү дээ, тий. Тийм. За үндэсний бүхий холбоо өмнө нь тэгвэл одоо цалин, урсгал, зардал, давааны хишиг гэдэг юм уу те. Үндэсний бүхий аливаа барилдааны зохион байгуулах мөнгө хаанаас олдог, хаанаас санхүүждэг байсан. Тэгээ үндэсний бүхий холбоо спортын бусад холбоодыг бодоход одоо өдөр тутмын үйл ажиллагаатай гэж хэлж болохоор юм холбоо. Одоо байр савтай өөрийн байр савтай холбоо гэх юм бол за хөлбөмбөгийн холбоо нэг хэдэн талбайтай байх. Тэгээ бусад холбоо одоогоор бол одоо байр савгүй байдаг. Монгол бүхий өргөө 1992-оос 98 оны хугацаанд 7 жилийн хугацаанд ингээ баригдаж боссон. Энэ Монгол бүхий өргөний орлогоороо энэ ажилчдынхаа асуудлыг, урсгал зардлыг гэдэг ингээд шийдэж явж ирсэн байгаа даа. За та бүхэн бас одоо анзаарч байгаа бүхий бай шагнал сүүлийн жилүүдэд гайгүй нэмэгдсэн. Юутай холбоотой юм бэ гэхээр үндэсний болон одоо энэ төрийн бус байгууллагууд иргэд маань бүхий барилдааныг хамтар зохион байгуулалт гэдэг саналыг манад ихээр ирдэг бас. За энэ бол мэдээж энэ бүхчүүд маань ур чадвар дээшилж ийн гэсэн үг. Бүх үзүүштэй болж ийн гэсэн үг. Энэ юутай холбоотой юм гэвэл нөгөө дүрм. Өмнө нь бол яг 2001 онд 6 сард барьц сонгоо гэдэг дүрмийг оруулад тэгээ холбоо маань 2003 оноос маргаан үсээд нөгөө дүрмээ цуцалж чадахгүй байгаад байсан. Ирэх зүүн боломжгүй байгаад байсан учраас тэгээ энэ явж байгаад 21 онд үндэсний бүхий холбоо улсын бүртгэлийн газар шинжилсэн бүртгэл хийлгээд их хурлаа хийж агаад энэ дүрмийг өөрчлөөд тэгээд энэ залуучууд жин нэмэх гэдэг зүйлээ нэгдүгээр игнэнд тавих болоод уран хурц барилдаан гэдгээр энэ асуудлыг шийдсэн. За энэ бол нэг зүйл. Бүхчүүд энэ том жижиг гэхгүйгээр өрсөлдөөн барилдааны одоо агуулга өөр болсон. За хоёрдугаарт нь Монгол бүхий өргөө
маань их засвар хийгээгүй 21 он хүртэл явсан. 98-аас одоо 21 он гэхлээр чинь 20 тийм 20 3 жил. Тий. Тэгээд их засвар хийгээгүй явсан нь бол яг таны түрүүний хэлдэг шиг өөрийнхөө олж байгаа орлогыг урсгал зардалтаа өгөөд цөөн одоо 30 гаруй ажилтан албан хаагчтайгаа цалин үргээд яг ингээл баланслал дуустдаг байгаад байсан. Тэгэхээр их засварын ажлыг хийгээд Монгол бүхэн өргөө өнгө үзэм сайтай болоод ирэхлээр энэ иргэд маань, байгууллагууд маань чөлөө цагаа одоо зөв боловсон өнгөрүүлэгч гэдэг юм уу бүхийн барилдаан зохион байгуулах хүсэл сонирхол бас ингээд нэмэгдсэн тал бас байгаад байгаа. Та бас анзаарчихсан байх 21 оны одоо Монгол бүхэн өргөөний дотор байдлын ингээд зургууд үе ингээд явж идэг штэ. Манай хевс захаас одоо 2 м гаруй ингээд агсцсан байдаг ч юм уу. Одоо бол энэ хевс нөгөө барилдах талбай ямар болсон байна, үзэгчдийн суудлал гээл тэгэл 1-р давхар 2-р давхар гээд арай өөр болоо явсан. Тэгэхээр ийм орчин нөхцөл үүсгэхлээр өссөн өсөөгүй одоо бас хүмүүсийн бүхийн барилдаан хамтар зохион байгуулах энэ санаачлууд ихээр нэмэгдсэн. Одоо жишээ нь манайхтай бас төстэй зүйлгүй л хувийн хвшил юужи арена гээд заал сайхан ордонтой болонгууд энэ засны тэмцээн хичнээн одоо олон удаа зохион байгуулагч нэгдэгтэй санал нийлж байгаа. Тэгээ яг энэтэй адилхан бүхийн өргөөний өнгө байдал 5 дахь сайжирснаас болоод одоо энэ асуудлууд шийдэгдээд ингээд явсан. Нийт бол одоогийн байдлаар засвар өргөтгөлийн барилга бас баригдсан байгаа. Энд нэг 4.8 орчим тэрбум төгрөг татан төвлөрүүлээд бид нар ингээд засаад явж байгаамаа. Тодорхой хэмжээний бас иргэн аж ахуйн нэгж хамтарч зохион байгуулж байна. Дээрээс нь шууд дамжуулалтаас орлого олж эхэллээ. Гол асуудал нь одоо энэ орлогоо юунд зарцуулах юм бэ гэдэг л асуудал байна. Эхний нэг үе шат ажил бол үе шаттай хийгдэн мэдээж энэ дамжуулалтын орлого бусад орлогоор хөргөөг бүрэн засаж дуусгах хэрэгтэй. Одоо бол нэг 90 гаруй хувьтай болцсон буюу гадна талын засвар үйлчилгээ дээвэр басаад дотор талын засвар үйлчилгээ дэд бүтцүүд ингээд засагдсан явж байгаа. Дотор сандлуудыг сайжруулах юм байна. За хоёрдугаар ажил бол та мэдэх болов манайх нөгөө улсын цолтой бүхчүүдтэй цолны хишиг гэж өгдөг байжгаад ковидын жилийн өмнөөс холбооны маргааны үеэс эхлээд ингээд өхөө болцсон ахмад бүхчүүдтэй хамгийн дээдлийн бүх гэх юм бол жилдээ 3 сая орчим төгрөг авдаг. За 60-аас дээш настай бүхчүүдэд өгч байгаа. Энийг Ягдгийн багийн гишүүдгээд үндэсний бүхийн барилдааныг зохион байгуулахад хамгийн их оролцоотой байдаг засуулууд гэж бас байдаг. Мөн гарын даа гэж байдаг хөл. Тэг ийм ахмадуудыгаа бас оруулж ингэж өгч байгаа. Шинээр хичээлж байгаа хүүхдүүдэд хэрхэн одоо дэмжлэг тусалцаа үзүүлэх бай. Тэднүүсийн сургалт материаллык бааз гээд манайх бол бусад спортын холбоодыг бодоход их өргөн бүрэлдэхүүнтэй холбоо шүү дээ. 21 аймагт салбар холбоотой 330 суманд бараг нэгжтэй. Тэгээд хевс одоо үндэсний бүхийг түгээн дэлгэрүүлэх хөгжүүлэхэд хевс хамгийн их чухал байдаг. Модон шалан дээр хүүхдүүд шорон дээр хүүхдүүд барилдаад тэр барилдсан болохгүй гэмтж бэртээ тарин бүхөөс бүр хүнд ирэх асуудал үүсэх учраас энэ асуудлуудыг шийдэх. За 3 дугаар одоо маш гол зүйл бол энэ даяарслын үед үндэсний бүхөө хүүхдүүдэд залуучуудад яаж хүртээмжтэй байх вэ гэдэг энийг яаж сурчлах вэ гэдэг дээр мөнгө санхүүг үндэсний бүхийн холбоо бодлогоор одоо зарцуулах ийм зүйлүүд байгаад байгаа. Сонгож шалгаруулалттай холбоотой асуудал мөн дээрээс нь орлого яг юунд зарцуулах вэ гэдэг асуудлаар хоёулаа ярьлаа. Дараагийн хоёул сэдвээ шилжүүлэхэд аливаа томоохон барилдаан за томоохон ч ихгүй ер нь бол заал танхимын барилдаанч тэр улсын баяр наадмын барилдаанч тэр барилдаан болгоны дараа бүхний ёс жудаг жудгийн асуудал олон талцсан маргадаг. Зарим том цолтой бүхчүүд одоо унгахтай хит одоо гинтэгч гэдэг юм уу те ийм үйлдэлүүд хийж байна. Өнгөрсөн наадмаар ч гэсэн сэлэнгэд юу боллоо те. Засвуулын дохионы араас нь барьц салтсан байхад очиж тэрж унгааж ийн ч гэдэг юм уу. Энэ асуудлууд ер нь байнга л гарч байна. Та бүхэн яг илт гинтэгч гэдэг юм уу те эсвэл дүмэн бос барилдаж байгаа бүхчүүдтэй
Одоо ямар сануулга өгдөө? За. Үндэсний бүхий холбоо одоо спортын холбоод дундаас хамгийн анх ёс зүй сахилга хариуцлагын зөвлөл гэдэг энэ зөвлөлтөй холбоо болсон юм байна. Та бүхэн бас анзаарч байгаа бах. Бидний үед ч гэсэн бүхий дивжин дээр бас маргах асуудлууд гардаг. За бүхчүүд хоорондоо маргах, төдийг засуултайгаа маргах, хөлийн зүйтэйгээ маргах ийм асуудлууд байсан. Тэгээ одоо энэ бол дүрмээ манайх боловсруулад зүйл заалт болгон дээр нь хариуцлагын тогтолцоотой болоод ингээд явж байгаа. За мэдээж ялж шийтгэх хариуцлага ногдуулахаас өмнө анхааруулах, сануулгах гэдэг зүйлүүд байдаг. За бүхий барилдааны дараа та сая янз янзын ингээд асуудал бол гардгаа гэдгсэн. Энэ бол үндэсний бүх бол одоо олон зуунаас ингээд уламжлагдаад ирсэн. Мэдээж энэ дээр хүн давхын төлөө барилддаг. За эр хүмүүс барилддаг. Бие барилдраа хөгжүүлсэн залуучууд, эд залуу хүмүүс бас барилдаж байна. Бүхий жилүүд барилдаанч тэр одоо сумо бүхий барилдаанч тэр санамсаргуугаар нэгэ мөргөх одоо нүд рүү хуруу орохч гэдэг юм уу, ийм зүйлүүд бол ингээд болдгийм байгаа. Манай монголчууд сая миний ойлголтоор бол энэ сар шинийн баярын дараа их олон хоног сайхан ингээд амардаг юм байна. Тэгээ энэ сошиал хэрэглээ гэдэг зүйл бол хүмүүс ерөнхийдөө бүгдээрээ ингээд орцсон зүйл байдаг юм байна. Би бол саяны барилдаан дээр за сэлэнгийн таны хэлдэг барилдаан бол үнэхээр байж болохгүй зүйл учраас тэр барилдааныг одоо хүчингү болгох буюу тэр давуулсан бүх гэдэг аймгийн давуулаад ингээд цол өгчөөд нь шүү дээ. Тэн дээр бол 90 бинтэн тооцохгүй хариуцлага хүлээсэн байж хүлээгээд явж байгаа залуу шүү дээ. Тэгээд ийм зүйл бол байж болохгүй гэдэгт санал нийлнэ. За бусад асуудал дээр бол энэ бол үндэсний энэ бүхий спортод бол байдаг зүйлүүд байдаг байхгүй. За санаатаагаар хүний гэмтээгч гэдэг юм уу, ёс зүйн үйлдэл гаргах гэдэг. Энэ дээр бол одоо хариуцлагын тогтолцоо, хариуцлагын дүрм журам ингээд байдаг юм аа. Тэгээд түрүүний хэлдэг шиг их завтай болохоор одоо юм л болон шүүрч аваад ингээд явдаг. Дээр нь энэ монголчуудын дунд үндэсний бүх гэдэг их том байр суурь эзэлдэг учраас үндэсний бүхийн талаар дуурайд, үндэсний бүхийн талаар одоо элдв лайв юу хийдэг ч юм уу, ийм хүмүүс ингээд олон танил болоод ингээд яваад байгаа зүйлүүд байгаад идэг. Үндэсний бүхийг яагаад гэвэл нийт ард олноороо ингээ анхааран харж байгаа учраас. Тэгэхээр тийм санаа зорилгоорч бас ингээ зарим хүмүүс иргэд үндэсний бүхийн сэдвүүдийг барьж аваад ингэдэг. Би одоо дахин хэлэхэд бол барилдааны явцад бол мөргөлдөх хийхгээ шилдэлцэх ийм зүйлүүд бол ингээ байдаг. Тэгэхээр хэтэрхий ийм жижиг зүйлээр оролдож том өв соёл руугаа нийтээрээ харлуулах маягтай ингэж бас явж болохгүй маа гэдэг. Үнэхээр тэр бүх зөрчил гаргасан байна гэх юм бол манай ёс зүй сахилга хариуцлагын зөвлөлд үндэсний бүхий холбооны ажлын албаас нөгөө барилдж байгаа бүхчүүд түүний одоо гал дэвжээдээс өрөвдөл ирүүлээл энэ асуудлыг шийдэд явдаг байхгүй. Тэгэхээр энэ бол бүхэд бол байдаг зүйлүүд харин манай иргэд их завтай. Тэгээ үндэсний бүх гэдэг нь өөрөө том зүйл учраас энийг шүүрч аваад ингээд сенсацлогоо бичдэг ийм зүйл. Энэ яг цаг хугацааны хувьд ингээд арилнаа. Одоо бол их ёс суртахууны хувьд ч гэсэн их өөрөө 5 жилийн өмнөхөөс бол одоо өөр болоод байна гэж би энэ нийгмийн юг харж байгаа. Үндэсний бүхийн тамирчдын хувьд бол хүмүүжил, сахилга бат бусад зүйлүүд бол одоо эрс өөр болж байгаа. Сүүлийн үеийн залуучууд сайхан залуу бүхчүүд гарч ирээд үндэсний бүхөө энэ хүүхэд залуучуудыг бүхэд сонирхолтой болгох. За зарим нь бүр одоо хилийн чандад гадаад улсуудад үндэсний бүхөө таниулах гэдэг ийм ололттой сайхан зүйлүүд бас байгаад идэг. Тэгээд саяны хил амнаас юуг дүгнэлт хийж авсан бэ гэвэл за монгол хүмүүс бол ямар нэгэн жижиг гэлтгүй алдааг ихээр олуулаа гэж хэлцдэг. Анхаардаг. Ийм учраас бүхчүүд маань бид бас ярилцсан хоорондоо улам сайн одоо анхаарч ямар зүрийн одоо зүү бус гэж харагдахаар юм үйлдэлүүдийг гаргаж болохгүй юм байна гэдэг зүйлүүдийг л бүхчүүдтэй сайн хэлж ярих ийм л асуудал байгаа. Тэгээ энэ бол ингээд бүгд ажил төрөлтэй болоод бүгд одоо ийм сошиалын дэмий зүйлд анхаардгүй болоод явхад бол аандаа ингээд арилчих зүйл байгаад байгаа маа. Тэгээ энэ дээр бол
эрэгтэй байна уу, эмэгтэй байна уу, иргэд бол санал хүсэлт бодлоо бол гаргаж л байдаг. Тэрийг л их одоо хөргөд ах зүйл бол байхгүй байна. Тэнд хоёр тал болоод муудалцаад ах зүйл байхгүй болоод байж байгаа. Саршины барилдаанаар за Батсүр авраг, лов гэрэл зааны одоо гидс цээжийг майцсан гэд асуудал яваад хоорондоо маргаад тэр ч гэсэн нөгөө гал дээр тос гэдэг шиг зүйл болсон. Яг ингэж асууж юм гэхээр үндэсний бүх тулааны спорт мөн үү? За таны саяны асуулж байгаа энэ зүйл үндэсний бүх бол үндэсний спорт. Үндэсний спорт бүхий төрөл. Тулаан гэдэг зүйлээс би өөрөөр хэлж байгаа шүү дээ. Бүхий төрөл. Бүхий төрөл дээр нэгнийхээ нүд рүү одоо санамсаргүй байдлаар хуруугаа хийх одоо мөргөлдөх зүйлүүд ингээд байдаг учраас тэр бие улаах барих гэдэг зүйлүүд бол хэдэн зуун жилээсээ байгаа л ирсэн би. Та ч гэсэн одоо зодогшуулдаг өмсөд өөр хүнтэй ингээд барилдахад бол би улаадаг зүйлүүд гардаг шүү дээ. Тэгэхээр түрүүний хэлдэг шиг хитрхи юм жижиг зүйлийг үндэсний бүхөөр одоо дамжуулж энэ сошиалд олон нийтийн танил болгоч гэдэг юм уу ийм зүйлээр иргэд ингэж хандаад байдгийн маа эрэгтэй эмэгтэй гэхгүй ийм хүмүүс бас байгаад байгаа. Тэгээ энийг бол нэг ач холбогдол өгөөд байх зүйл биш ээ гэж ингэж хэлж болно. Лав гэрэл зан 8 даваа барилдсан байна. 8 даваа барилдахад энэ зүйл бол байдаг л зүйлүүд байхгүй юу? Би өөрөө одоо бас барилдаж ирсэн биднээсийн би ийм л болж явдаг. Одоо харин энэ дүрс бичлэг энэ тэрийг сайжирсан болоо тэр улаасан барьсныг харуулад идэг болцсон болоо да. Энэ бол ерөөсөө байх асуудал. Өөрөө энэ үндэсний бүх чинь чэйжин хэсэг нь ил байдаг зүйл шүү дээ. Тий. За одоогийн кимон бол одоо далд байдаг учраас мэдэгддэггүй байх. Хувцас хамгаалаад идэг байх. Үндэсний бүх өөрөө ийм ил учраас энэ дээр тийм ач холбогдол өгөх зүйл биш юм байгаад. Тэгээ нийгэм олон өдөр амарсан байна. Завтай хүмүүс их байна. Жижиг асуудлыг анхаарч яадаг одоо анхаарч ханддаг асуудал болсон байна. Энэ тэгээд арилах зүйл юм байна. Одоо ийм дэмий зүйл, шаардлагагүй дэмий зүйл. Энэ дээр ерөөсөө тийм аргаан үүсгээд монголчууд ингэж хийж болохгүй зүйл байна. Энэ тэр барилдааны арга барилыг нь ерөөсөө буруутгах гээгүй. Зүгээр таны хэлсэнчлэн жудоо, чөлөөт бүх тий сумогийн спортод бид нар гар хуруу нуурах, ултрах, нүдэд хис зохиулах гэдэг олон зүйлүүд байдаг. Энэ ч өөрөө нөгөө хоёр талаасаа бэр гаргаж байгаа учраас энэ асуудлууд байх л зүйл байх. Гол нь санаатай юу үгүй юу гэдгийг яаж үнэлтээ. Би таны хэлсэн дээр яг дөрмийг бол бүтэн уншсан. Бүхийн цээр гэж байдаг тий. За яг энэ санаатай байна уу үгүй юу гэдгийг нь хамгийн гол нь яаж үнэлдэм бол доо. Одоо жишээ нь шилдэгч байгаа нэрээр алгадах ч юм уу тий. За одоо хавирах байгаа нэрээр өшөглөх ч гэдэг юм уу. Энэний ялгаа зааг нь яаж үнэлдэм бол доо гэж би асуух гэдэг. Үгүй энэ би түрүү хэллээ ёс зүй сахилга хариуцлагын зөвлөл гэдэг зөвлөлтэй. Тэгээ эндээ бас энэ олон бүхчүүдийн төлөөлөл баталсан зөвлөл байхгүй юу? 9 гишүүнтэй байна. 9 гишүүний 3 нь бүх хүн байна гэдэг. Бүх хүмүүс өөрөө тэнд байгаа зөвлөлийн хүмүүс ч өөрснөө хараад тэрийг мэд санаатай юу, санаагүй юу гэдгийг бүгдийг тодорхойлно. Тэгэхээр саяны сар шинийн барилдаанд ч тэр бусад барилдаанууд дээр одоо санаатай санаа сургуулиуд гэж бас гарсан. Одоо нэгнийхээ нүүрлүү зогтсон ч асуудал байлоо. Уранга аймгийн хар 20 сумын баяр наадам дээр байхаа нэгээ өшгөлсөн ч үйлдэл гарлоо. Төв аймгийн Баян цагаан сумын явахны 2 залуу бас зодтолцсон ч асуудал. Эднэр бол одоо ингээд санаатай үйлдэлүүд байдаг. Тэгээ би түрүү хэлсэн тэр зөвлөлийн ёс зүйн сахилга хариуцлагын зөвлөл зөвхөн бүхэн өргөнд барилдаж байгаа барилдаан биш. Тэр Сэлэнгэ аймаг байна уу, Уранга байна уу, тэр Төв аймаг байна уу бүх барилдаануудыг одоо үед мэдээлэл хөгжсөн. Энэ дээр ингээд анхааруулга, хариуцлага зарим нь бүр 3 жилээр хүртэл эрхийг хасаад явдаг шүү дээ. Тэгэхээр анхааруулга бол тийм нэг цогсон мөксөн дээр анхааруулсан юм бол байхгүй манай та мэдж байгаа сэрик зан эрхээ бас асуулж ил байсан. Тийм. Тэгэхээр санаатай юу, санамсаргүй юу гэдэг энэ зүйлүүдийг чинь тодорхойлдог мэрэгжлийн хүмүүс нь ингээд билээхэн байхад энийг 8 настай хүүхэд ч юм уу эсвэл 80 настай хүн ч юм уу шүүгээд байх зохимжгүй зүйл юм байна. Тэгээ цээрээ зөрчсөн бөхчүүдийн барилдах эрхийг 3 сараар хасах гээд маш нарийн зохицуулттай байд юм байна дүүрэн нь бол тий. Тэр
одоо хариуцлага хүлээх тогтолцооны асуудлуудыг тэр заалтууд нь би бас харж ирсэн. Тэр бүхэл засвал хөлийн цэцтэй муудалцахад хүртэл тэр цээрээ зөрчсөн гэж үздэг юм байлээ. Тий. Тэгэхээр тодорхой хариуцлагын асуудлууд дүрмээр бол байд юм байлээ. Тантай санал нэг вэ? Мэргэжлийн хүмүүс нь санаатай юу үгүй юу гэдгийг л шүүн аль ч спортод тийм шүүл байдаг. Тэгэхээр энгийн хүн хараад бол тэр чинь хоёр талаасаа хүч үзэж байгаа хүмүүсийг харахаар арай өөрөөр харах баг. Тий. Бүхний дүрмтэй холбоотой асуудлыг ярихгүй болохгүй. Дүрмийн гол өөрчлөлт бол би за энэ хугацаатай болсон. Барьц сонгодог байсныг халсан тийм ээ. Тий. Энэ дүрмийн өөрчлөлтөөр гомдолтой явдаг бүхчүүд байдаг уу? Санал ондол хилдэг үү танд? Тий. Би түрүүн бас ингээ хэллээ. Үндэсний бүхэн холбоо зөвлөлттэй гээд тий энэ дээр мэдээж одоо бүхэн олон төлөөлөл тэр их хурл дээр баталсан зөвлөлүүд байхгүй юу. Тэрэн шиг барилдааны зөвлөл гээд багш дасгалжуулагч нар голцоо. За эд барилдаж байгаа болон барилдгаа болсон бүхчүүд голцоо. Ийм 19 хүний бүрэлдэхүүнтэй зөвлөл энэ дүрмийг баталдаг юм байна. Дүрмийг ганцхан бий ч юм уу эсвэл удирдах зөвлөлийн гишүүд ч юм уу батлаагүй. 21 аймгийн төлөөллөөс орж болно энэ дүрмийн зөвлөл. Тэгээд энэ хамгийн одоо өнөө цагт боломжит хэлбэрийн дүрм юу байх вэ гэдгийг тал талаасаа ярилцаад одооны дүрм шилжээд ингээд явж байгаа. Та мэдэх байх яагаад барьц сонгоо гэдэг дүрм бий болсон юм бэ гэдэг олон тэнцүү залуучууд гараад ирсэн. Баяр наадам цаг хугацаатай байх ёстой гэдэг ийм шаардлага байгаад идэг. Тэгэл тухайн үедээ биднийг барилдаж чинь хоёр шуудаг нас нэгэн цаг дуусангууд мөргүүлдэг дүрмийг 1 жил 2000 онд хэрэгжүүлээд 1 оны 5 сард өөрчилсөн юм байгаа. Тэгээ энд нь бүхчүүд орхноо дасан зогцоод бас унаа хилцдэггүй болсон. За тэгээ барьц сонгоо гэдэг түрүүний ярианы ихэнд хэлжсэн дүрмийг 2001 оны 5 сард оруулсан. Тэгээд энэ дүрм бол яг барилдааныг одоо яг тодорхой заасан цагт дуусгах сайн талтай боловч саар талууд нь цөөнгүй их байсан юм байгаад байгаа. Жингээ нэмэх гэдэг асуудал энэ дээр бол гараад ирсэн. Нөгөө жин нэмэхийн тулд төрөл бүрийн арга хэрэглэх гэдэг зүйлүүд гараад ирсэн. Жинтэй байж хүнд даагдахгүй байх, жинтэй байж нөгөө тойруулаад тэрсэн бүхийн гар хүрэхгүй байх гэдэг юм ийм асуудлууд бий болоод явж ирсэн юм байна. Тэгэхээр одоо олонхороо шийдээд явж байгаа зүйл дээр санал гомдол гаргаад энэ дүрэн болохгүй байна гэж явж байгаа нэгч бүх одоогоор байхгүй байгаа тийм төгс зүйл гэж бол бас байхгүй хизээ нэгэн цагт энэ дүрэн болохгүй байна гэдэг зүйлийг бас ярихыг үүсэхгүй хуучин бол одоо бидний барилддаг байсан үед чинь бол 10 минут билүү барилдаад илүү хүсний барьц бариад тэр нь нэг 5 минут болоод 15 минутын дараа шууд золгодог. Тэгээд нэг тал талаараа 2 золгоод шоо шидээд ингээд барилдааны үр дүн бол нэг 25-6 минутанд хүчээр шийдэгддэг байсан зүйл байсан юм байна. Тэгээд цаг хугацаанд бол яг юу байлаа гэхэд тэр түрүүний хэлдэг сөрөг талууд байсан. Одоо бол бүх 25 минут чөлөөтэй барилдаж байгаа. 25 минут барилдахад энэ бие бэлдэр сайтай ур чадвар одоо гайгүй залуучууд бол өөрийгөө хөгжүүлээд 25 минутын хугацаанд өрсөлдөгч бүхөө хаях арга шийдлүүдээ олоод Зориг Баатар гэдэг ч юм уу Орхон Баяр Асланч гэдэг юм уу уран хурц барилдаантай бүхчүүд одоо энэ барилдаанд магнайлж барилдах юм боломж болцоос бий болоод ингээд явж байгаа. Тэгэхээр дүрм бол олонхоор шийдсэн зүйл дүрмэн дээр гомдол бол одоогоор гараагүй. Тэгээд мэдээж одоо засан сайжруулах зүйлүүд гарвал бид нэр энийг манай үндэсний бүхийн холбооны үндэсний бүхийн барилдааны дүрмийн зөвлөл гэж зөвлөл шийдээд явах асуудал. Тэгээ аливаа дүрм бол хүн болгон таалагдах албагүй. Нийтлэгээл барьж явна. Тэгэхээр болохгүй дутууд өлмөг юм гарсан бол ингээд цаашдаа засаад явах байлгүй. Тий. За энэ бүхчүүдэд одоо энэ чансааны оноо өгöd байна. Энийг зарим бүрэн гүйц зарим хүмүүс ойлгохгүй байна. Тий. Одоо бүх хөгжихийн ирээр одоо жишээ нь тоондоо хүрэх гэж одоо цэргийн ангиас цэргүүд авчирдаг ч гэдэг юм асуудлууд байсан. Одоо бүх хөгжихийн ирээр тийм асуудлууд байхгүй. Маш олон залуучууд барилдах гэж бүртгүүлдэг болсон байна. Зарим нь хасагдчих.
Тийм учраас онооны систем шилжсэн болов уу гэж хараад байгаа. Тий. Зөв нээлдэг. Одоо 16 наснаас насны хүүхдүүд үндэсний бүхээр одоо хичээлж. Түүнээс доош насны хүүхдүүд хичээлж. За тэр 12-т нөгөө хуурны шуугч гэдэг 5-6 настангуудыг оруулахгүйгээр манайх ч ингээд 15 наснаас баха бүртгэж үзсэн. Энэ бол 2020 онд баха бүртгэж үзээд 90 настай ахмад бүх сумын зааж байж болно, дархаа аврагч байж болно. Ингээ бүртгэхэд 26,000 гаруй бүх байгаад байгаа. Тий. За өсвөрийн хүүхдүүд орж штэ бас өсвөрийн хүүхдүүд чинь бас нэг 10 орчим мянга болчдөг байх шүү. Одоо эд барилдаж байгаа Сум аймаг улсын цолтой залуу хүүхдүүд гэхээр 6200 гаруй хүүхдүүд байна. Насны ангиллаар 45-аас дээш насны хүүхдүүд гэхээр бас багахан хувийг эзэлдэг. Тэгтээ барилдах бага. Ингээ бодохлоор 6,000 хүүхдүүд барилж байна. Энийг ангиллаар бүхийн барилдах сумын занд 800, 1000, 700 бүх ингээ сар болгон барилдаж байна. Аймаг цэргийн цолтой хүүхдүүдийн барилдаан дээр олон хүүхдүүд ингээ барилддаг. Тэгээ биднес чинь нөгөө хамтрагч байгууллагууд, бүхийн барилдаан зохион байгуулж байгаа байгууллагуудын саналыг бас хүлээж авдаг. Ганц үндэсний бүхийн холбоо орчин үед муухарлаад 512 бүх барилдуулна, 256 бүх барилдуулна гэж зогсож байж болохгүй. Тэгэхээр нөгөө байгууллагууд маань 128 бүх барилдуулъя. 6 цагийн хугацаанд арга хэмжээгээ дуусгах юм хөтөлбөртэй гэхээр 128 бүх барилдуулахлаар хуучин цагт бол ингээ ирэмбэрээ оруулцдаг байсан юм. Тэгээд дутхлаар нь цэргийн албаа агчдаг ч юм уу ингээ оруулдаг байсан шүү дээ. Энэ чинь саяхаа 94 5 хүртэл юм биш. Одоо тэгэнгүүт чинь сайн барилдаж байгаа бага цолтой хүүхдүүд ингээд багтахгүй болоод ирсэн. Тэгээ энэ дээр Чансааны оноо бодхоос арга байхгүй. Та бүхэн мэдж байгаа дэлхийн олон спорт Чансааны оноо гэд бодогдоод явдаг. Тэгээ Чансааны оноогоор тэр бага цолтой хүүхдүүд оноо аваад энэ шилдэг гэж зарлж байгаа 108 бүхэн барилдаанд оролцоод ингээд явж байгаа. Мэдээж манай магнаалж байгаа хүүхдүүдэд бас жоохон халтай зүйлүүд байгаад идэг. Нөгөө залуу хүүхдүүд чинь том цолтой хүүхдэд барилдахтай өөрөөсөө илүү хүүхдээр шийдээд их барилддаг болсон асуудал байгаа шүү дээ. Бэлтгэлжилт адилхан болцсон, идэж ууж байгаа хоол, дэжэл гэдэг юм уу хүнс бүх юм адил болцсон байж байгаа. Ачаал авах чадал, чансаа одоо бие организмын хөгжил бүгд адилхан болцсон учраас цолоор л ялгагдана уу гэхээс биш бараг бусад зүйлээр ингээ ялгагдахгүй олон залуучууд бий болцсон учраас энэ Чансааны оноогоор одоо оруулахаас аргагүй болж байгаа. За энэ баярна үндэсний их баяр наадам гэж том зүйл байна. Цагаан сарын барилдаан гэдэг энэ бүх хүний бас зорж барилддаг нэг барилдаан байдаг. Энэ дээрээ бол одоо бүх хүчүүдэд оролцуулах зорилгоор урьдчилсан шатны барилдаануудыг хийж залуучуудыг бас оруулж байгаа. Энэ бас залуучуудаас яг гомдол гарч ирсэн зүйл юм байгаад байгаа. Нөгөө Чансааны оноог бодхолоор битүүний бүхэн барилдаанд 256-д багтахгүй байгаад байна гэсэн. Тэгэхээр энэ дээр нь барилдах л одоо боломжтой бүх хүүхчүүд энэ жил чинь тэр битүүний барилдаанд орох эрхийн төлөө чинь 400 хэдэн бүх барилдсан гэсэн шүү. Тэгэхээр эндээс 100 бүхэн ороод Чансааны 80 бүхэн ороод улсын цолтой бүхэн 60 гараа ороод ингээ 256 бүх барилдаад бүхэл талын эрх ашгийг харгалзаж байна. Би Чансаатай сайн барилдаад байгаа мөртлөө бүхийн барилдаанд багтахгүй байна гэдэг бүхчүүд эрхийг хангаж байна. Би аймгийн цолтой, аслан цолтой мөртлөө сарчныхаа барилдаанд багтахгүй хасагдж байгаа, Чансаа хүрэхгүй байгаа гэж санал гаргаж байгаа бүхчүүд эрх ашгийг ч одоо бодож байгаа. Тэгээд энэ зүйл бол хийгдгээс аргагүй зүйл ингээ хийгдээд явж байгаа. За хоёулагийн сүүлийн сэдв бол бас их төвхтэй сэдв. Допинггүй улсын наадам гэж байхаа байлаа тэргүүнэ. Тодорхой эрх зүйн өөрчлөлтүүдийг хий гэдэг асуудал үргэлж ярьдаг. Үндэсний бүх бол одоо хуулиар хамгаалагдаж, хуулийн дагуу, хууль дүрмийн дагуу явагддаг энэ ийм спорт. Тэр ч утгаараа төрийн тэргүү оролцдог. Нэг санал байнга явдаг. Гэхдээ холбоо яг ямар байр суурьтай байдгийг би сонсох гэдэг. Тэр юу гэвэл бүхчүүдэд наадмын үеэр нь цолыг нөхчдөг. Тэгээд араас нь шийдвэрийн хариу гарсныхан дараа бөөн асуудал үүсдэг. Цолыг хураах юм уу, үгүй юм уу. Тэгээ баг жилжингээ явах. Тэрний оронд шийдвэрийн хариу гарсны дараа цолыг нөгдөг байх уу, үгүй юу гэдэг асуудал яригдаад байдаг.
Холбоо ер нь энэ дээр ямар байр суурьтай, ямар саналтай байд юм бэ? Тий. Үндэсний их байрны наадмын тухай хууль 2003 онд батлагдсан байгаад байгаа. Хэд хэдэн өөрчлөлтүүд 7 онд, 13 онд, 2022 онд, 2023 онд гэдэг өөрчлөлтүүд ороод явсан байна. Сүүлийн хоёр өөрчлөлтөөр бол үндэсний бүхийн холбоо таны хэлж байгаа саналыг бас тавьж ирсэн байгаа юм. Тэгээд хуулийг хэн баталдаг вүлээ? Улсын их хурлын гишүүд баталдаг. Холбооны санал бол энэ шинжилгээнийх нь хариуны дараа өгөх гэдэг ийм зүйлийг бас хэлж ирсэн. Тэгээ бас энэ дээр талтай л бодох зүйл байгаад байгаа. Тэр төв зөнгөлдөх хүрээлэнд олон нийт, олон ард олонч бай, төрийн тэргүүн, жирийн иргэнч бай, бүгд л ингээл хөөрч баярлаад явдаг. Тэгээ энэ дээр яг тэр баярлсан үед цолоо өгч явах нь бас зөв юм байна гэдэг бодолтой гишүүд баталдаг. Би гишүүд гэж юу гэж ягаа хэлж байгаа гэвэл байр наадмын тухай хуулийг улсын их хурлын гишүүд баталдаг. Үндэсний бүхийн холбооны саналыг дэмжиж энэ ингээд маргаан үсэд идэг учраас наадмынхын шинжилгээнийх нь хариуны дараа цолын өгөө гэсэн чиглэлийг барьдаг гишүүд ч бас ингээд байдгийн байгаад байгаа. Тэгээ одоо энэ хаврын чуулган дээр үндэсний их байр наадмын тухай хуулийн дээр хэд хэдэн өөрчлөлтийн зүйлүүд орох бах. Энэ дээр бас дахиад ярилцсан. Би ярианы ихэнд бас хэлжсэн энэ үндэсний бүх өөрөө их өргөн хүрээнд байдаг зүйл байгаа. Тийм. Тэгэхээр энийг бас талын одоо лос нь харж ижил шийдэх асуудал байгаад байгаа. Тэр олон түмний баяр хөөр, багтал, сайхан зүйл дээр цолоогддог асуудал бол бас бодиттой сайхан байдаг. Дараа нь тийм зүйл гарахлаар харамсалтай зүйл байдаг. Тэгэхээр энийг энэ хаврын чуулган дээр байр наадмын тухай хуулийн өөрчлөлтөөр бас ярилцах юм а. Бид нар бас энэ дээр саналаа боловсруулж байж байгаа. Энэ хуулийн нэмэлт өөрчлөлтөн дээр бас нэг зүйл ажиглагдаад байдаг. Тэр бол одоо энэ цол хураахтай холбоотой асуудал. Допинг хэрэглэгдсэн тогтоогдчих юм бол цол хураах процесс их төвөгтэй, удаан. Тэгээ энэ дээр шадар сайдаар явна. Тий, энэ дээр ерөөсөө юу юм байгаа шүү дээ. Ерхийлэгч хүртэл их бодох юм. Тий, энэ дээр энийг яаж бас аргагүй. Энэ дээр ерөөсөө мэдээж зөвхөн одоо үндэсний их байр наадмын хуулиар зохицуулж байгаа зүйл биш болчиход байгаа. Олон улсын дүрм, допингийн эсрэг, үндэсний допингийн эсрэг дүрмийн зүйл заалтуудыг хэрэгжүүлж энэ процесс явагдаж байгаа. 2 сарын дотор асуудал шийдэгддэг. Гэтэл нөгөө тухайн бүх эрхээ хамгаалуулах эрх нь дэлхийд даяараа бас байдаг зүйл байгаа гэдэг. Энийг хууль шүүхийн байгууллагууд хандан хугацаатай түрүүн хоёулаа ярианы хэлсэн нөгөө допингийн шинжилгээний А сорц, Б сорц гэдэг шүү дээ. Энд чинь сарын хугацаатай бас байгаа байх шүү. Б сорцоо шинжилүүлэхийг тухайн тамирчин шийдвэр гаргахдаа нэг сарын дотор 21 хоногийн ийм хугацаа ордог. За тэгээд үндэсний бүхийн салбар хороо гэдэг комисс энэ асуудлыг маш нухацтай хэлцдэг. Олон улсын дүрмдээ, үндэсний допингийн дүрмдээ энэ асуудлыг хэн шийдэх вэ? Одоо анхдагч одоо комисс зөвлөл нь юу авах вэ гэхээр үр дүнгийн удирдлагын баг мэргэжлийн сертификаттай эмч, тамирчин, хууль эрх зүйч ийм хүмүүсээс бүрдсэн баг байна гэдэг олон улсын дүрмэнд нь ч байдаг. Манай дүрмж байдаг. Энэ багийн гишүүд нөгөө допингийн зөрчил гаргасан бүхтэй чинь ярилцлага хийх, мэдээлэл авах, мэдээлэл өгөх гэд бүх юм нь бас хугацаатай 14 хоног байдаг. Нөгөө л бүхийн эрхийг хангаж үзээд нь штэ. Та одоо хинээс ийм энтер авсан бай, санаатай авсан уу, санамсаргүй өгсөн үү гэдэг. Тэгээд дунд нь хуулийн байгууллагуудаар шалгагдах ийм асуудал явагдах учраас энэ асуудал ингээд харилцан адилгүй хугацаатай байдаг. Допингийн явцын шинжилгээ гэж маш чухал арга хэмжээ байна. Яг явцын шинжилгээгээ яг хизээ яаж хэрхэн ер нь авдсан болоо. Мөн дээрээс нь явцын шинжилгээнд бүдэрсэн бол улсын баяр наадамд зодогдуулахгүй гэдэг ч юм уу. Ийм тодорхой шийдвэр байдаг уу? Байлгүй яхаа. Энэ бүдэрсэн хүн байна уу? Байлгүй яхаа. Одоо бид нар чинь өмнөх 25 оноос 25 оны дүнгээр 144 бүхөөс авсан байгаад байгаа. Давхарцсан даваар. Зарим бүхөөс 6 удаа авсан. Тэгээ энийг яг энэ дээр ингээд тайлбараа нөхөхлөөр
яагаад 6 авч байгаа, яагаад 5 авч байгаа юм бэ, яагаад 4 авч байгаа юм бэ гэдэг асуудлууд байдаг. Энэ дээр олон улсын дүрмэндээ заасны дагуу за нэгдүгüүрт нь топ амжилт гаргаад байгаа бөхчүүд байсан. Хоёрдугаарт нь бие билдрийн өөрчлөлтүүд гэдэг зүйлүүд байдаг. За 5 сарын өмнөх байдлаас бие билдэр эрс өөр болох. Дараагийн юм нь бол гадна төрх эдит өрөвсөл гэдэг ч юм уу. Одоо дахиад мэрэгжлийн хүмүүсийн үзэж байгаагаар хүүхэн хараа өөрчлөлт орох, нүдний хүүхэн хараа харц, зан авир гэдэг ийм олон зүйлүүд байдаг учраас энийг харгалзан үзэж ингээд шинжилгээг авдаг. Сүүлийн саяны таны асуудаг тэр явцын шинжилгээнд шийтгэл ногдуулах гэдэг нь энэ нь бол яг адилхан олон улсын дүрм, дотоодын дүрмийнхаа дагуу шийтгэлийн ногдуулаад ингээд явж байгаа. Энэ бүхчүүд заалт нэмийн барилдаан болон улсын баяр наадамд оролцохгүй байгаа. Хизээ явцсан шилжээг авах вэ гэдэг асуудал дээр үндэсний бүхэн холбоо мэрэгжлийн байгууллагуудтай одоо сайн зөвшөөрч байгаа. Өөрөөр хэлбэл би танд энийг хизээ гэдэг үгийг тодтогч хэлж байгаа. Сүүлийн 2-3 жил зөрчил гаргаж байгаа бүхчүүдийн биеэс ямар тариа илэрч байна гэдэг дээр анхаарал хандуулж байна. Тэгээд энэ тарианы бүтэц найрлага биеэс гарах, биеэс одоо хэдийн хугацаанд байх вэ гэдэг дээр ийм дүгнэлтүүд гарцсан байна. Тэгэхээр энэ дээр тэр бүхчүүдэд хуурам эхлэх замаар ийм тариаг зараад байгаа багш нартай одоо бидэд бодлогын хүрээнд ч тэр хууль ёсны байгууллагуудтай ч тэр хамтарч одоо тэр багш нарын хэдэн цөөхөн нөхдүүд байгаа. Энэ нөхдүүдтэй одоо тэмцэж байгаа. Багш нар гэж та хэний? Тэ одоо энэ бодибилдинг гэх юм уу юу хин хүчний спортын багш нар гэж ийм шинэ багш нар гарч ирээд үндэсний бүхийн топ амжилттай барилдаж байгаа залуучуудыг уургалж ийм бэлтгэл өндөр үнээр зардаг ийм зүйлүүд гарсан. Тэгэхээр гараад байгаа. Та дөрөв асуудал ярианы нэг асуултантай хэлжсэн. Допинггүй наадам гэж байхгүй ингээд жил болгон гараад нэгтэн. Эн чинь 5-ын давааныхнаас илүүтэй өндөр дээд даваанд барь сайн барилддаг бүхчүүдээс гараад нь шүү дээ. Тийм. Тэгэхээр энэ залуучуудын хүсэл сонирхол дээр бас тоглолт хийгээд ийм зүйлүүд гаргаад байгаа. Биеэс түрүүн хэлдэг энэ сүүлд их олон давтагдаад байгаа бодис илрээд байгаа тариа бодис биеэс хэдий хэрэг хугацаанд гарах вэ гэдэг дээр энэ багш нар алдаа гаргаад байдаг юм уу юу гэдгийг. Энэ багш нар ийм тооцоол одоо хийж яагаад олон бүхчүүдийг гайгүй зүгээрээ илэрдэгвэ гэдэг ийм зүйлээр энэ тариа нийлүүлээд байгаа зүйл байгаа. Та 2020 сая 5 оны 1 сар байна уу? Тавцаа Баяулгийн аймгийн хилэрч их хэмжээний бас юм тариа оруулж ирсэн нөхдүүд гарч ирсэн. Тэгээ энэ дээр хэрэг үүсээд шийтгэл зэмлэлээ аваад явсан. Түүнийг нь одоо шүүгүүлүүлэх ажиллагаа гэдэг шиг илрүүлсэн тамирчин хөнгөлөлтөө аваад бас явсан. Олон улсдаа ч бас ийм байгаад байгаа юм байна. Бид нэр допингийн зөрчил орсон тамирчин гээд шийтгэл хариуцлага ногдуулахаас илүү тэр бүхчүүд бусдыг энэ одоо хорт зүйлээс урьдчилан сэргийлэх шүүгүүлүүлэх гэдэг юм уу ийм арга хэмжээ хэрэглүүлвэл шийтгэлийн хугацааг багасгана гэсэн олон улсын дүрм байгаа. Тэгэхээр энэ дээр ингээд хамтын ажиллагааг хууль ёсны байгууллагуудтай бас хийж байгаад байгаа. Та бодибилдингийн багш нар бүхчүүдийг яг ингээд топ амжилттай яваа, хэд үедэр яваа бүхчүүдийг хорлож ийн л гэж хэлэх гээд байна уу те? Хорлох биш юм л да. Энд чинь бэлтгэл сургуулийг одоо амар хэлбэр байлгах, бусдаас хурдан хугацаанд амжилт үзүүлэхийн тулд ахуй хангамж сайтай, арай илүү сайтай бүхчүүдийг л уургалж аваад байхгүй юу? Ашиг орлого зорилго. Ерөөсөө л эцсийн дүндээ юу юм гэхээр орлого олохын тулд энэ чинь хорлохоос ялгаагүй л. Тэгээ орлого олохын тулд одоо хоёлоо бас шууд хорлож ийн гэж хэлж болохгүй. Нөгөө хүн бол одоо хууль бус эм тариа зарж орлого олохын тулд бүхчүүдийг ашигласан зүйлүүд ингээд гарсан. Та гарсан гэж хэлж байна. За тэгвэл жишээ авъя л та.
За Бадарч гэдэг юм уу те. Тий. За оюун болт. Одоо сая өнгөрсөн жилийн наадмын үзүүр өсөх үеэр энэ хүмүүсийг за хорлох гэж хоёлоо ярихаа болыг гэсэн. Энэ хүмүүст ашиг олох зорилгоор тариа борлуулсан. Та шууд нэрлж чадах уу? Тийм би ч одоо сая анзаарсан бол сарын өмнө ярилцлага өгсөн шүү дээ. Тэн дээрээ би бас хэлээл байгаа байхгүй. Энэ дээр ерөөсөө нэг бас олон тоотой хүмүүс биш. Зарим нь намайг хуулийн байгууллагад өгсөн байсан. Жишээлбэл оюун болдын дасгалжуулагчаар Батны гэж багш ажилладаг байсан. Батны багш эмтэрэ зардаг, барьдаг гэд мэдээлэл ирж исэн. Цагдаагийн байгууллагууд бид нэр хандж исэн. Тэгээд энэ хэрэг завхарч исэн. Одоо замхраад хэрэгсгүй болгоод явж исэн. Бадарчид эмтэрэ өгсөн, ийм тариа өгсөн гэдгийг надад спонсор компани захирал нь хэлсэн, үзүүлсэн. Өгсөн хүн нь бодибилдингийн дорж гээд тамирчин байсан. Өсгөөрт штангийн дасгалжуулагч, хосгоор дасгалжуулагч 28 ширхэг л тариа өгсөн байсан. Дархлаа сайжруулаа гэж хэлээл зарсан. Өгөхдөө өндөр үнээр зарсан байсан. Тэгээ ингээд энэ өндөр амжилт гаргасан, сайн барилдсан бүхчүүдийг ингээ харахаар бусад бүхчүүдээс ахуй хангамж боломж олцоо спонсор нь сайн байсан. Тэгээ энэ дээр нь одоо санхүүгийн боломжтой бүхчүүдийг ингэж хараад би бас ингээд нэлээд ярьцлага хүмүүсээс залуучуудаас ингээ авахлаар бэлтгэл хийгээд бүхэн барилдаа бас бүхч нь бол бас хүнд спортоо давганх, унах гэд байдаг. Тэгээд ингээд дор даваанд унсан тохиолдол заал танхим барилдаанд ирэхэд хоёр хүн очиод ерөөсөө чи ийм тариа хийхгүй бол жирийн байгаад ингээд яахгүй штэ гэдэг имийг л ухуулцдаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр одоо ийм эхнээсээ эн чинь хэрэг үүсээд шалгагдаад явж байгаа ийм зүйлүүд төр бүхчүүд маань багш нар манай бүхийн багш нар гэж бүхийн арга техник мэх ёс жудаг гэдэг зүйлүүдийг заадаг ийм багш нар байдаг. Эднэр маань бол бас сайн хэлж байгаа байхаа гэж бодож байгаа. Яагаад энэ хүмүүсийн нэрийг дуртаад хэлээд байна вэ гэхээр ийм хүмүүсээс л сэрэмжлээрэ гэдэг зүйлийг л удаа дараа хэлж. Тэгэхээр эхнээсээ яг цагдаа магтад гомдол гаргаад явдаг л явж л байгаа байх. Тэгээ энэ нэр бол чинь баталгаатай үнэн л юм чинь дансаараа мөнгө аваад тариа дархлаа сайжруулдаг гэж хэлээд өсгөрийг ч юм уу одоо ингээд хохирочод байгаа асуудал байна шүү дээ. Тэгэхээр энднээс ийм хүмүүсийг л одоо шалгах асуудлуудыг л бусад байгууллагуудтай хамтарч хэрэгжүүлж явж байна да. Бас мэдээж энэ хэрэг үүсээ явж байгаа нөхцөлд ярих зүйлүүд бас байна. Ярихгүй зүйлүүд бас байна. За мэдээж ингээд өмнөх юмтайгаа зуралдаад ямарч салбар, ямарч байгууллага хүн хөгжихгүй учраас дараагийн бүтэц зохион байгуулалт нь арай өөр болоод ингээд нээлттэй гэхээр ажиллаж байгаад байгаа. Үндэсний их баяр наадмын 32 бүхөөс шинжилгээ авдаг юм байгаад байгаа. Дөрөвд авсан. 1024 бүх барилцсан үед 64 бүхөөс авдаг. Энэ бүх шинжилгээнүүдийн сорьцын шилийг үндэсний шил дээрх кодыг үндэсний бүхэн холбооны төлөөлөл тэмдэглэж авдаг. Зөрчил гарслаа ирсэн шинжилгээний хариунуудын код тоог тулгадаг. Тагнуулын байгууллагаас энэ шинжилгээний хариуг 7 сарын 12-ноос тухайн хүргэгдэх лаборатори хүртэлх хугацаанд цагдаагийн ерхий газар тагнуулын байгууллага ажилтнууд хараа хяналтанд доор байлгадаг. Эдгээр ажилтнуудын баярын өдөр ажиллаж байгаа зардал мөнгөн дээр үндэсний бүхэн холбоо бас дэмжлэг үзүүлж тэнцэн хүн ажиллаж байгаа хоолунд итгэхээс эхлээд энэ дээр үндэсний бүхэн холбоо дэмжлэг үзүүлж ажилдаг. Сорьцуудыг лаборатори руу тагнуулын байгууллагууд, допингийн эсрэг байгууллагын хүмүүс хүргэж өгдөг. Хуучин тэр таны хэлдэг допингийн байгууллагын ажилтнууд эмч хувийн мэйлээр ирдэг байсан зүйл байхгүй болсон. 3 байгууллага руу Германы Дрезден хотын лабораториас нэг зэрэг ирдэг. Допингийн үндэсний төв, үндэсний бүхэн холбоо, баяр наадам зохион байгуулах хороо руу гэдгээр ингээд зөрчлүүд ингээд юм байна гэдгийг мэдээлэл ирдэг. Тэгэхээр одоо энэ хардаж сэрдэж байгаа асуудлууд бол харьцангуй байхгүй болж явж байгаа. Допинг ер нь
Допингийн хор урсгалын талаар их л зүйлүүд ярьж бичигдэх юм. Удмын санд нөлөөлдөг ч гэдэг юм уу тий асуудлууд ярьдаг. Яг энэ одоо хэрэглээд байгаа энэ тарианууд тухайн бүхний бие удмын санд үнэхээр нөлөөлд юм уу? Хамгийн том хор урсгал нь юу юм? Одоо энэ залуучууд чинь 20-30 насны залуучууд байгаа байхгүй даа. Тэгэхээр эднээс мэдээж таны удмын сангийн хэлэх юм бол үр хүүхэд төрүүлэх нас бас байна. Спортоо орхиод цаашаа амьдрах нас байна. Тэрийг бид нар одоо хараахан үзээгүй байгаад байна. За эхний байдлаар ерөөсөө юу хэрэглээд байгаа юм бэ гэхээр булчингийн маасыг томруулах буюу хүчтэй болгох, цусны энэнтэйгээ хавсраад цусан дахь хүчил төрөгчийн урсгалыг нэмэгдүүлэх. Ийм тариаг Казахстан, Туркээс оруулж ирээд, зарим нь Оросоос оруулж ирээд ингээд тамирчид тарьсан байгаамаа. За мэдээж булчингийн маас томорчлохлоор бяртай болчихно. Цусан дахь хүчил төрөгчийн тэр урсгалыг нэмэгдүүлэхээр ядрахгүй болчихно. Та 200 м гүйхэд ихний 50 м бол одоо ядрахгүй цаашаа ядрах байхад ийм хөвчлийн яг сүүлийн үед гарч байгаа зөрчил энэ байхгүй юу? Ийм л нийлүүл ийм бодисыг тариад байгаа юм байна. Тэгэх юм бол ихний 50 м шиг л сүүлийн 200 м-ийг дуусгах гэсэн зүйл байгаа учраас энийг дэлхийд даяараа хориод байгаа. За тэгээд таны хэлдэг нэг удмын санд хизээ өөр болох ба гэдэг юм чинь бол 10 жил 5 жилийн дараа өөр болно. Энэ нөлөөлнө гэдэг зүрхний цоорхотой хүүхэд эхлээд төрөгч гэдэг юм уу юм. Айгүй их ноцтой асуудлууд байх юм бэ л. Сүүлд гарах үр дагавар нь маш ноцтой зүйлүүд байд юм байна. Тийм учраас хуулийн байгууллагатай бусад байгууллагуудтай хамтарч тэмцэхээс өөр арга байхгүй. Тийм. За хоёулаа ярилцлагынхаа сүүлийн хэсэг рүү оръё. Энэ бол нэгэн үндэсний бүхний холбооны тэргүүн. Мөн дээрс Монгол улсын зан хүн ирсэн. Өөрөө хэд барилдаж явсан хүн ирсэн учраас найраатай холбоотой асуудлыг 2-3 асуулт асуучих гэж байна. 5-ын давааны өртөг хэд байт? За яалтчгүй одоо наадам сайн барьд. Энэ нэг бүхчүүд ингээд улсын цол авчаасаа. Хамгийн одоо таны мэдхээр гэх юм бол дунд говийн алтан уяг гэж залуу байна. 4 удаа байна, 3 удаа, 4 давж байгаа 5-ын давнууд Сүхбаатарын Мөнгөнбаатар гэдэг залуучууд ингээд байдаг. Маш сайн барилж, сайхан барилж. Бүгд л энэ цол авчаасаа. Цол авсны дараа тэр төв зөнгөлт хүрээлэн тэр ард нийт хэлийн Монгол ихтгүй хэлийн чандад байгаа хүмүүс хэрхэн баярлж байгааг бас ингээд харж ясан. Тэгэхээр энэ монголчуудын нэг үндэсний бас онцлог байгаад байгаа. Тэгээ энэ үндэсний бүхийн онцлог гэж байгаад байгаа. Би түрүүн хэлж байгаа экспорт гэдэг бас спорт байдаг. Үндэсний спорт шүү дээ гэдэг зүйлийг ингээд хэлдэг. Тэгэхээр энэ дээр тухайн нутаг орныхоо залуу сайн бөхчүүдийг дэмжих зүйлүүд ингээд бас нэг өгөөлөхөд байдаг. Эргэн одоо жирийн настай хүнж гэлтгүү улсын их хурлын гишүүд компани захирлууч гэсэн манай энэ нэг цол авчаасаа гэдэг ийм хүсэл бодол илэрхийлж байдгийн байдаг. Үнэхээр чин сэтгэлээсээ дэмждэг хүмүүс бөхчүүд байна. Гэхдээ таны хэлсэнчлэн үнэхээр үндэсний том соёлоо өөрсдөө хардуулдаг хүмүүс нь бөхчүүд. Бид нар ил байдаг шүү дээ. Камерт бичлэг дээр гардаг, хуруу гараа бодолцуулна, ам авахдаа утсаа чагнаа суучна гэдэг асуудлууд байдаг. Тэгэхээр нэг талаас бөхчүүд өөрсдөө энэ өв соёлоо гутааж байгаа бөхчүүд бас байдаг. Тэгээд та сая нөгөө найраатай энэ авилгыг ер нь өв соёлтой холбоод их гоё тайлбарлчихлаа л та надад. Энэ бас юм байна да. Гоё тайлбарлах гэхээсээ илүүтэй хууль дүрм нарийн зэгцтэй болгох ёстой асуудал байгаа. Спортын бооцоо таавар гэдэг зүйлүүдийг Монгол улс одоо хийхээс арга байхгүй. Энийг ингээд янз бүрийн одоо улс төрийн хүчин гэдэг юм уу, би автор тэр нам энэ нам байх ёстой гэдэг ч юм уу, ийм зүйлүүдийг гаргаад байгаа учраас энэ батлагдахгүй байгаа байхгүй юу? Спортын бооцоо таавар гэдэг зүйлийг л хамгийн нийтрүүд батлах хэрэгтэй. Энэ дээр саяны таны хэлдэг шиг тийм үйлдэлүүд гарах юм бол хариуцлага тооцох эрхэм үүсчээд байгаа. Та хардаж сая хэлж байна штэ. Тэгээ тэр чинь дүрсвчлэгч юм уу янз янзын юмар. Тэгээ энэ дээр нь хууль дүрмийг бид зэгслээд үндэсний спортоо гоё болгоё гэдэг их юм бол хууль дүрм нь тодорхой зэгцтэй тэгээд өрсөлдөөн шудраг байх юм бол энэ аанда Монгол хүүхдүүд залуучууд
авьяастай, барь чадaltaй, бие үлдэр онцгой юм залуучууд хүүхдүүд улам төрөөл байх юм байна. Монгол хүмүүс чинь бас арай өөр гэж энэ олон бүхчүүдийн дунд байдаг болохоор би бас тэгж харддаг юм байна. Та бүхэн ч гэсэн энд сууж байгаа залуучууд ч гэсэн гараад барилдах юм бол бүгдээрээ барилдчихдаг. Дараагийнх нь зүйл юу байх вэ гэхээр энэ төрийн баяр наадам гэдээ болж байна. Төрөөс зохион байгуулж байна. Төрийн олон албан хаагч ажилтнуудын цаг нарыг ажлыг алдагдуулж энэ зохион байгуулах хороодод оруулж ажилтдаг зүйл байхгүй юу. Тэгээд төсөв мөнгө нь хязгаарлагдмал бага юм байгаад. Энийг л хувийн хвшилд өгөх ёстой юм байгаад. Жишээлбэл зах зээлийн зарчмаар гэдэг юм уу. Төр төр цолн болоо одоо ерөнхийлөгч өөрөө сонирхол байгаад өгнө гэдэг нь бол өгөөд явах. Бай шагналын энэ үндэсний том компаниуд тэрбум төгрөг 2 тэрбум төгрөг болгоод ингээд тавьчих юм бол таны хэлж байгаа саяны тэр асуудлуудыг зохицуулах боломжтой. Эрс багасна. За хоёулаагийн ярилцах цаг энэ түрээд дуусч байна. Тэгээд дундын хүмүүс ярилцлагын нэвтрүүлгийн урилгыг хүлээн авч ирж бас тодорхой саналуудаа хэлж байр суурь илэрхийлсэн танд баярлалаа. За баярлалаа. Ажлын амжилт хүсье. За баярлалаа.